бас одоо шар хөвлөөр байлдаг гэсэн бол одоо эдгээр хоорондоо цэрэг хөдлөх юм байл. Ер нь бол Монгол улс бид үнэхээр яг ингэж биднийг ардсан намын сулрах моментыг бол эдгээр бол үнэхээр андахгүй. Энүүхээ эдгээр сарын дотор Монголын нэмийг буцаад 90 оноос өмнөх байдлаар оруулж чадчихжээ. Ийм л нөхцөл бид харсаар хагаад очтооч бүгд бид яах гэж уусгад ийж. Яах гэж 90 онд тийм ээ. Тэр олон хүний амнасаа дэнсэн тавьж хэдийгээр цус урсаагүй ч үнэхээр тэр урсаагүй цусын дэнчин төлөөсөөр бид өнөөдөр арчлалын олдыг авчирсан. Тэгвэл энэ бүгд чи өнөөдөр ухалт боллоо. Ардсан нам өнөөдөр дуугаа байсан өдөр болгон Монгол улс бүтэн 10 жилээр бол ухарж байгаа. Тэгэхээр энэ бол та бидний хувьд бол байж болохгүй зүйлээ. Энийг бол үнэхээр одоо манай оюутан залуучууд өнөөдөр бол бүгдээрээ эргээд сэргээд босоод ер нь хөдөлий барь. Өдөр болгон над руу яаж мессеж бичиж сэрээж шахаж одоо янз бүрийн одоо байсураа илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр та бидний хувьд бол өнөөдөр яаж хүлэмжшөөхгүй юм цаг үе ирээд байгааг бол харуулж байгаа шүү. Ингээд бидний хилцүүлэг, бидний одоогийн гах шийдвэрүүдийн хариуцлага гэдэг бол тэгэхээр Монголын өн мөнхийн ирээдүйг шийдэх ийм том шийдвэр байх болно гэдгийг хэлмээр байна. Баярлалаа та бүхэнд.